Зүүн залуусаа. За тэгэхээр энэ хичээлээр хэдүүлээ. Мэдээж K level гэдэг зүйлийн талаар үзэх болно. За K level гэж яг юу юм бэ? Ер нь POI гэж POI гэж яриад байдаг. Point of interest гэж яг ямар цэгийг хэлдэг юм бэ гэдэг талаар үзцгээе. Okay. За ер нь бол K level ч бай, POI ч бай. Хоёулаа ижил утгыг илэрхийлж байгаа. Ямар ижил утга вэ гэх юм бол ерөнхийдөө хүмүүсийн их хэмжээгээр захиалга өгөх боломжтой, хэмжээний volume орж ирэх боломжтой цэгүүдийг хэлж байна гэсэн. Okay. Тэгэхээр энэ цэгүүд яагаад тийм чухал юм бэ гэх юм бол энэ цэгүүд мэдээж маш чухал яагаад вэ гэвэл мэдээж энэ цэгүүд дээрээс ч маш том хэмжээний хөдөлгөөнд эхлэн бас төгсөн гэсэн утгатай тийм ээ. Окей. За тэгэхээр ерөнхийдөө энэ левелүүдийг тодорхойлохын тулд хүмүүс support болон resist гэдэг зүйлийг ашигладаг. Тэгэхээр support болон resist-ийг ашиглаж байгаа хүмүүсийн ихэнх нь буюу дийлийнх нь ерөнхийдөө анхан шатныхаа ялангуяа хаасайгүй орой ёроол болгон дээр support болон resist-ийг тавих, нуглаа болгон дээр support болон resist-ийг тавих байдлаараа өөрөө үндсэндээ бол чартыг ямар ч утгагүй болгож өгдөг. Чартын дээрээ зайгүй болж ирнэ. За зайгүй тэгээд дээрээс нь зураглал өөрөө утгагүй болохоос гадна хамгийн гол зүйл болох юу вэ гэх юм бол арилжаа хийх тэр тодорхой хэмжээний рейнжүүдээ өөрөө байхгүй болгочдөг. За энэ рейнжүүдийг өөрөө ингээд маш олон төрлийн support resist-үүдийг ашиглаж маш олон газруудаа support resist-үүдийг шаардлагагүй support resist-үүдийг байрлуулж өгснөөрөө ерөөсөө яг арилжаа хийх ямар ч зайгүй юм шиг тийм сэтгэлдлийг өөртөө төрүүлэх тийм нөхцөл байдлыг чартн дээр үүсгэдэг байна. Эннээсээ болж үндсэндээ бол арилжаа хийж чадахгүй байх, арилжаагаа буруу газар нээх болон буруу газар хаах, их хэмжээний алдагдал хүлээх гэх мэт асуудлууд үүсдэг. За энэ дундаас хамгийн чухал нь бол мэдээж арилжаа хийж чадахгүй байх. За ерөнхийдөө бол маркет дээр нэг амьсгалах зай гэдэг зүйл байдаг. За маркет өөрөө амьсгалах зай. Маркет дээр арилжаа чинь хүн өөрөө бас тодорхой хэмжээнд одоо арилжааг амьсгалуулах тийм зайг өөрөө гаргаж өгсөн тийм стратегийг баримтлах хэрэгтэй байдаг байгаа. За тэр амьсгалах зай гэдэг нь юу гэсэн үг гэхээр маркет ерөнхийдөө энэс энэний хооронд энэ рейнжинд бол одоо унж болно, энэ рейнжинд бол өсч болно, энэ рейнжийн хооронд ерөнхийдөө хөдөлж болно гэдэг тэр рейнж байдаг. Тодорхой хэмжээний рейнж баг тийм. Тэр тодорхой хэмжээний рейнжийг нь олохгүй байх. Өөрөө зураглал гаргахтаа, зураг зурхтаа тэр рейнжээ гаргаагүй, тэр зайгаа бүтээгүй байгаа тохиолдолд та юу н хаана арилжах юм бэ тийм ээ? Ерөөсөө 5 пипси хооронд эсвэл 10 пипси хооронд, 20 пипси хооронд л нэг баахан support resist үүссэн байх юм бол арилжах зай, амьсгалах одоо зай байхгүй байна гэсэн үг шүү дээ. За тэгвэл энийг яаж болиулах вэ? Ер нь бол бид нар энийг яаж болиулах вэ гэвэл ганцхан арга зам байгаа. Тэр нь юу вэ гэх юм бол K level POI буюу FOI одоо point of interest гэдэг зүйлээ зөв тодорхойлж сурах хэрэгтэй. Бүх нуглаа болгон бүгд support болон resist мөн үү гэвэл мөн. Яагаад вэ гэх юм бол мэдээж орой болон ёроол гэдэг зүйлүүд тэр нэг үүсээд байгаа нуглаа болгон ч өөрсдөө тодорхой хэмжээний buy volume, sell volume-аас бүрдэж байгаа нь ойлгомжтой. Sell volume явж байгаа buy volume бүрдэх, buy volume явж байгаа sell volume бүрдэхэд тэнд нуглаа бүрдэж байгаа шүү дээ. Гэхдээ бүгд чухал уу гэвэл үгүй. Яагаад вэ гэх юм бол тэр нуглаа болгон бүгд тийм их хэмжээний volume авчираагүй бас дараагийн удаа тэр нуглаа болгон дээр нуглаа үүснэ гэсэн үг биш. Ерөнхийдөө ямар хэсгүүд дээр илүүтэйгээр дараагийн удаагуудад орой болон ёроол үүсдэг, дараагийн удаагууд илүү том хэмжээний импульс болон трейсментүүд эхэлдэг вэ гэх юм бол мэдээж K level-үүдтэй. Тэгвэл тэр K level-үүд нь яг ямар level-үүд юм бэ гэх юм бол одоо тэр support болон resist-ийг зурах хэвээр level-үүд бол ерөөсөө swing high болон swing low-уд гэж ойлгож байна. Swing high болон swing low-уд. Эдгээр бол K level-үүд. Бид нар яагаад тийм K level, яагаад тийм чухал level-үүд юм бэ гэх юм бол swing high болон swing low үүссэн байгаа level гэдэг чинь өөрөө маш их хэмжээний sell volume, маш их хэмжээний buy volume-ийн тухай яригдчихээн гэсэн. За нэг бол их хэмжээний sell volume явж байгаад buy volume хэмжээгээр сүрж орж ич чадсан. Нэг бол их хэмжээний buy volume явж байгаа, sell volume сүрж орж ич чадсан буюу их хэмжээний volume хугарал үүссэн цэгүүд учраас энийг swing high, swing low гэж хэлж байгаа. Тийм ч учраас энэ өөрөө K level-үүд гэж явж байгаа. Тэгэхээр их хэмжээний одоо volume-ийн хугарал үүсээгүй газар дараагийн удаа хэмжээний volume-ийн хугарал үүснэ гэж хүлээж байгаа нь өөрөө хамгийн буруу гэсэн. Өмнө түүхэл дараагийн удаа давтах боломжтой. Өмнө түүхэн дээр л байгаа support болон resist-ийг үүсгэсэн тэр одоо swing high болон swing low-уд чинь дараагийн удаа тэр хугарлыг үүсгэх боломжтой буюу давтах боломжтой systemic fractal structure буюу давтах тэр бүтц гэж яриад байгаа шүү дээ тийм ээ. Тийм учраас тийм бүтцийг харж байгаа, тийм бүтцээр арилжаа хийж байгаа. Ерөнхийдөө тийм бүтцтэй зүйлийг хараа сууж байгаа мөртлөө бид нэр том хэмжээний volumeтэй хөдөлгөөнийг жижиг хэмжээний хугарлууд дээр хүлээнэ гэдэг нь утгагүй гэсэн. Тийм учраас зөвхөн swing high болон swing low гэдэг level-үүд дээр тийм high болон low-уд дээр л support болон resist гэдэг зүйлийг зурж тэн дээр л том хэмжээний хугарлуудыг хүлээх боломжтой. Ингэснээр хоёр том давуу талтай байдаг. Нэгдүгürt нь бол swing high, swing low гэдэг зүйлүүд бол хол зайтай байдаг учраас
рейнж танд өгдөг. Том хэмжээний рейнжийг, арилжааны чинь рейнжийг өгдөг. Би энэ арилжааны рейнжийг ерөөхдөө өөрөөр нэрлэхдээ бол тоглолтын талбай, тоглоомын талбай гэж нэрлэдэг. За ер нь тоглолтын талбай гэж нэрлэх нь зөв. Тоглоомын талбай ч яашин тий. Тоглолтын талбай гэж нэрлэх нь зөв. Ерөөхдөө энэ рейнжээс энэ рейнжийн хооронд би одоо тоглолт хийх боломжтой буюу buy болон sell арилжаанд хийх боломжтой. Энэ рейнжээс энэ рейнжийн хооронд би трендээ даах боломжтой, трендээ сүрэх боломжтой гэдэг тэр тоглолтынхоо талбайг гаргаж ирж байна гэсэн. Эсвэл high болон low дээр одоо ингээд спорт болоор resistance-үүдийг тавиад явахлаар K-level-үүдээ байршуулж явахаар ер нь нэлээд том хэмжээний зайнууд гарч ирдэг. Энэ зайнууд хооронд маркет өөрөө амьсгалах боломжтой байгааг харж болно нэгдүгээр. Хоёрдугаарт нь би өөрөө энэ хоорондыг тоглолтын талбай гэж нэрлэдэг байгаа шалтгаан нь энэ хооронд би хангалттай одоо арилжаа хийх боломжтой байгааг харж болно. Надад зай байна шүү дээ тийм ээ. Окей. За магадгүй энэ хооронд одоо энэ хоёр resist болон спортын хооронд явж байгаа хөдөлгөөн бол энэ хооронд бол хангалттай хэмжээний одоо ап тренд явж болно, хангалттай хэмжээний даун тренд явж болно, тэрийг би дагаж болно, тэр трендүүдийг би сөрж болно тийм ээ. Энэ бүх боломжийг надад олгож байгаа. Ер нь хөвчлэн бол даах боломжийг олгодог. Энэ хоёр том рейнж байлаа гэж бодоход, хоёр том рейнж жоох одоо хоёр том спорт бол resist K level-үүд байлаа гэж бодоход энэ K level-үүдийн хооронд өөр ямар нэгэн K level байхгүй байгаа учраас энд ямар ч саадгүйгээр би трендээ хамгийн гол нь дагаж болж байна тийм үү. Энэ бол хамгийн чухал зүйл шүү. Тэгэхээр одоо доотлын спортноос хөдлөөд явсан хөдөлгөөн дээдлийн resist хүртэл ямар нэгэн өөр K level болж өгж байгаа resistгүй байгаа тохиолдолд энэ хооронд явж байгаа үндсэн трендийн хөдөлгөөн маань шууд байдлаараа амьсгалах зайтай, шууд байдлаараа энэ хооронд волюм одоо тасалтаж дундаас нь волюмын эргэлт үүсэхгүй байх боломжтой учраас энэ хооронд би трендээ бүрэн даах боломжтой гэдэг ийм зүйлийг би гаргаж ирж байна гэсэн. Окей. За нэгдүгürt хоёрдугаарт нь гэх юм бол мэдээж зураглал илүү сайн болж ирж байгаа. Зураглал илүү гоё цэвэрхэн болж ирж байгаа. Маш олон левелүүдийг давхарлаж тавьснаас ерөөсөө хэдхэн левелийн хооронд маш чухал гэсэн хэдхэн левелийн хооронд арилжаа хийх нь өөрөө маш их хэмжээний стрессийг аваа ичж байгаа. Маш их хэмжээний арилжааны боломжийг олгож байгаа юм зүйл байдаг аа. Окей. За K level гэдэг нь ямар ч байсан зөвхөн swing high болон swing low дээр тулгуурлаж явж байгаа. POI буюу одоо point of interest нь болохоор ерөнхийдөө одоо энэ зөвүүд дээр бас яг арилжааны интерестийг үүсэх боломжтой л гэсэн зөвүүд байгаа шүү дээ. Тэр зөвүүд маань бол K level-ээс арай жоохон олон байж болно. За жишээ нь ихэд бүхэл тоотой левелүүд дээр буюу одоо нэг бүхэл 2000 ч юм уу, нэг бүхэл 3000 та, нэг бүхэл 2500, 3500 ч гэдэг юм. Ийм бүхэл байгаа левелүүд дээр буюу ханшууд дээр ерөнхийдөө бас point of interest гэж үздэг. Эднэр дээр бол их хэмжээний захиалга бас арилжаачд өгдөг гэж үздэг. За энд нэг ийм онл байдаг quarter point theory гэдэг байдаг. Энэ бол ерөнхийдөө 1000, 1500, 2000, 2500 гэх мэт яг нь бүхэл болон дараагийнхаа бүгдийн хагасыг авсан тоонууд дээр ерөнхийдөө их хэмжээний захиалга орж ирэх боломжтой гэж үздэг байгаа. Энэ ханшууд төр гэсэн үг шүү дээ. Окей. Тэгэхээр эдгээр ханшуудыг point of interest гэж нэрлэх тохиолдол маш их байдаг аа. Окей. Тэгээ мэдээж point of interest төр бол мэдээж swing high болон low-д орж ирж байгаа. За 3 дугаарт нь бол point of interest төр бас өөр орж ирдэг зүйл нэг байдаг вэ гэх юм бол ерөнхийдөө маш олон одоо яраалуудыг, маш олон оройнуудыг нэг доор барьсан байгаа маш олон удаагийн ойлт хийгдсэн тийм зоныг, тийм support resist-ийг бас яг нь point of interest гэж үздэг. Өмнө орой ярлууд маш олон удаагийн ойлтуудыг хийсэн ийм зоныг гэсэн. Окей. За тэгэхээр ийм юунууд зонуудыг бол тэмдэглэж болно. Юун дээр бол одоо чартн дээр бол тэ. Тэгэхээс биш учир зүггүй нуглаа болгоныг тэмдэглэх шаардлагагүй. Аль болох олон олон нуглааг ойлгосон зон гэж болно. Swing high, swing low гэж болно. Миний хувьд бол quarter point theory ашигладаггүй учраас би бүхэл болгон хагас байгаа тоонууд дээр бол тэгж спорт болон resist тавьдаггүй. За үүнээс гадна ер нь спорт болон resist-үүд өөр ашиглаж болох спорт болон resist-үүд юу гэдэг вэ гэх юм бол ер нь dynamic спорт болон resist-үүд байгаа. Эдгээр нь бол одоо MA гэдэг moving average гэдэг индикаторын тодорхой хэмжээний EMA болон SMA гэсэн үйлбэрүүдээс тодорхой хэмжээний тоонуудыг оруулж ашиглаж болдог. Тэгээд дээрээс нь Fibonacci ашиглаж болдог. Fibonacci гэдэг зүйлийг хэдүүлээ удахгүй үзэн. Гэхдээ Fibonacci гэдэг зүйл дээр би хэлье. Fibonacci гэдэг зүйлийг хэрвээ мэддэг хүмүүсийн үзэж бол Fibonacci гэдэг зүйлийн левелүүд нь өөрсдөө K level гэж явдаггүй. Энэ левелүүд дээр очиод ойхлоорэ энэ левелүүд дээр очиод ойж болно гэсэн үг огт биш. Ойлоо гэдэг одоо юу гэдгийг илүү утга илэрхийлэхгүй тийм. Гэхдээ
эднэр дээр очиод ойно гэсэн үг бол огт биш шүү. Эднэр дээрээс шууд ингээл одоо buy sell гэж болно гэсэн үг бол биш. Ойсны дараа харин юу болох вэ гэдгийг л таамаглах боломжтой. Ийм левелүүд байдаг шүү. Тэгэхээр эднэрийг бол K level гэж авч үзэхэд жоох хэцүүтэй. За ийм байна. Илүүтэйгээр K level гэхээс илүүтэйгээр параметр одоо юу гэдэг нэг тийм юм хэмжигдэхүүн гэж авч үзэх нь илүү зүйтэй би бол. За. Би бодоор илүү сайн бас ярьж өгнө. За ийм байна. Тэгээд ерөнхийдөө нэг ийм байдлаар K level гэдгийг тодорхойлж тэгээд чарт нэрээр байгаа тэр олон support resist хэрэггүй байгаа тэр левелүүдэд таанах бүрэн боломжийг тэгээд дээрээс нь их хэмжээний эрсдэл, их хэмжээний алдагдал хүлээх, за тэгээд арилжаандаа амьсгалах, за олохгүй байх гэх мэт зүйлсээс ингээс сэргийлж болно шүү. За ийм байна. Энэ хичээл мөн өндөрлөж байна. Дараагийн хичээлээр уулзлаа. Түр баяртай.